Худагт бэлгийн чанад хязгаараа хүрсэн очроор огтлогч хэмээх их хөлгөн судрах. Тус эрдэм. Энэхүү судрын нэр нь алив хэн бүхний элдв зовлон бэрхшээл бүгдийг очир алмаз мэт хатуу хурц мэсээр тас огтлно гэсэн утгатай хэмээдэг. Бурхны зарлиг хуурмаггүй байдаг тул эл судрыг уншиж хоосон чанарыг илт онсон тоолшгүй олон хүн төгсөг эгээрэлд хүрж төрөх үхэх зовлонгоос үр дангижран мөнхийн амар амгаланд цэнгсэн гэдэг. Энэхүү судрыг уншихад худагт багшийн тайлбаргүйгээр ойлгоход бэрх боловч унших, сонсох, тэр бүхэл харахын төдийгөр цаглашгүй их буян хурааж хожим амар амгалан аз жаргал төгсөг эгээрлийг эдлэх уг шалтгаан болдог байна. Бурхан дөмөргөмөй, номон дөмөргөмөй, хуврах дөмөргөмөй. Энтхэг хэлээр Ария пачара четека нама парчаная парамита маханая сутра. Төвд хэлээр Пагва шарибчим баранду чимби төрче жотва шичева тиги чимбиндо жуксо. Монгол хэлээр худагт бэлгийн чанад хязгаараа хүрсэн очроор огтлогч хэмээх их хөлгөн судрах. Хамаг бурхад хийгээд бодсодва нарт мөргөмөй. Ин хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгдсөн бурхан Шравастын Жета хан хөвгүүрий цэцэрлэг. Анатапинд даандар төгөлгийн эзний хотлыг байсгах хүрээнд 1250 аяга тахимлагийн ихс хуваргууд хийгээд асар олон бодсодва махасадва нар луга хамт нэгнэ ажран бүлгөө. Тэндээс ялж төгснөгдсөн бурхан багуудын үйстэй хормогч хийгээд номд дээлээ өмсөд бадар аяга авч Шравасти хотно Бингвадиден додва. Тэндээс ялж төгснөгдсөн бурхан Шравасти хотоос Бингвад авч идэг зоглож эдэний үйлэг зохион цаг бусын эдэг төвчж бадар аяг хийгээд номд дээлээ талбан хөлөө угаагаад зассан тавцанд бие шудраг завилж дурдхуйг ил дагуулн суув. Тэндээс олон аяга тахимлагууд ялж төгснөгдсөн хаан буй тэр зүгт одоод ялж төгснөгдсөний өлмид оройгороо мөргөж түүнийг гурвантай эргэн эргэл үйлдээд хамт нэгнээ суув. Бас тэр цагт амин гавьят субути тэд нөхдийн дунд сууж бөлгөө. Амин гавьят субути суурнасаа босож дээд дээлээ нэгэн мөрөндөө хумж ялж төгснөгдсөн хаан бүхий тэр зүгт одоод баруун өвдгөөрөө согдож алгаан хамтдган ин хэмээн айлтгав. Ялж төгснөгдсөн минь ялж төгснөгдсөн түүнчлэн ирсэн дайснан дарсан үнэн төгс туулсан бурхан бэр бодсодва махасадва нарт туслахын дээд хэдий чинээ тусалсан ба түүнчлэн ирсэн бэр бодсодва махасадва нарт огоот хатангадахын дээд хэдий чинээ огоот хатангадсан нь ялж төгснөгдсөн минь гайхамшиг буюу сайвар одсон минь гайхамшиг буюу ялж төгснөгдсөн минь бодсодва нарын хөлгөнд үнэхээр оргосод хэрхэн оршин үйлдэм үү, хэрхэн бүтээн үйлдэм үү, хэрхэн сэтгэлийг машид барин үйлдэм үү. Тийм хэмээн өчвөөс ялж төгснөгдсөн бэр амин гавьят субудид ин хэмээн зарлаг болбоо. Субуди сайн сайн, субуди тэр түүнчлэн буюу түүнчлэн ирсэн бэр бодсодва махасадва нарт туслахын дээдээр тусалсан болоо. Түүнчлэн ирсэн бэр бодсодва махасадва нарт огоот хатангадахын дээдээр хатангадвэ. Субуди тийм учраас маш сайн сонсоод сэтгэлдээ тогтоохтун.
бодисодвын хөлгөнд үнэхээр оргосод хэрхэн ямар мэт орших, бүтээх хийгээд сэтгэлийг машид барин үйлдэхийг би чамд номлосугай. Ялж төгснөгдсөн минь ээ, тийм үйлдэсгүй хэмээн өчөөд амин гавьят сободи ялж төгснөгдсөнийг сонссон луга ялж төгснөгдсөн бэр амин гавьят сободид ин хэмээн зарлглавай. Сободи үнд бодисодвын хөлгөнд орсон бэр ин хэмээн. Би бэр хэдий чинээхэн амьтныг амьтанд хураах бэр хураасан өндөгнөөс төрсөн, умайнаас төрсөн, чигэд улаанаас төрсөн, ховилж төрсөн, дүрст буюу дүрсүгüйтэн буюу хуран мэдхүйтэн, сэрэл хүртхүйтэн буюу хуран мэдэх үгüйтэн, сэрэл хүртэх үгüйтэн буюу хуран мэдэх үгүй бусдан, сэрэл хүртэх үгүй боловч нарийн хүртэх үгүй бус буюу амьтны язгуур хэдий чинээхэн амьтанд нэрийдэгдсэн бэр шүнжилсэн тэдгээр хамаг цогц үйлдвэргүйг нирваны төвд паринирванд оруулсугай. Даримэтэр цаглашгүй амьтныг паринирванд оруулвч паринирванд орсон нэгэхэн зүгүй болоо хэмээн сэтгэл үүсгэх тун. Тариуны тул хэмээвэс сободи хэрвээ бодисодва амьтанд хурам мэдхгүй амьтан хэмээн ялгуурлаж үзэх үед орох бөгөөс түүнийг бодисодва хэмээн үл нэрийдэхийн тул болоо. Тариуны тул хэмээвэс сободи амьтанд хурам мэдхгүй орох амьтан хэмээн ялгуурлан үзэх, аминд хурам мэдхгүй орох амин хэмээн ялгуурлаж үзэх, бодголд хурам мэдхгүй орох бодгол хэмээн ялгуурлан үзэх бөгөөс түүнийг бодисодва хэмээн үл нэрийдэхийн тулд болоо. Бас сободи бодисодва эд таваарт үл баримтлан үл шунан өглөгөөгүй. Алин юугч бас үл баримтлан үл горлон өглөгөөгүй. Дүрсэд үл баримтлан үл шунан өглөгөөгүй. Төөнчлэн дуу үнэр амт хүрэлцгүй хийгээд номд ч бас үл баримтлан юмст ч бас үл шунан өглөгөөгүй. Юуг боловч бэлэг чанарт хэмээн хурам мэдхгүй орох үед үл баримтлан альваг бэлэг чанараар нь ялгуурлан үл баримталж тэр мэт бодисодва өглөгөөгүй. Тэр юуны тул хэмээвэс сободи юунд ч үл баримтлан үл шунан өглөгөөх бодисодвын буйны цогцон сободи хэмчхүүе хялбар бусын тул болоо. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй? Дорн зүгийн огторгүй хэмчхүүе хялбар болов. Сободи бэрөчрөн ялж төгснөгдсөн минь ээ, тийм бус болоо. Ялж төгснөгдсөн зарлаг болрон сободи төөнчлэн өмнө өрн умар дээр дор зүг завхс хийгээд 10 зүгийн огторгүй хэмчхүүе хялбар боломой. Сободи бэрөчрөн ялж төгснөгдсөн минь ээ, тийм бус болоо. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон сободи төөнчлэн алин юунд ч баримтлах үгүйе өглөг өгөгч бодисодвын буйны цогцон сободи хэмжихүүе хялбар бусын тул болоо. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй? Лагшин бэлэг хотол төгснгийг түүнчлэн ирсэн хэмээн үзмүй. Сободи бэрөчрөн ялж төгснөгдсөн минь ээ, тийм бус болоо. Лагшин бэлэг хотол төгснгийг түүнчлэн ирсэнд үл үзэх болго. Тэр юуны тул хэмээвэс түүнчлэн ирсэн бэр лагшин бэлэг хотол төгссөн хэмээн алин номлосон тэр ямагт лагшин бэлэг хотол төгссөн бусын тулд болоо. Тэн хэмээн өчвөс ялж төгснөгдсөн бэр амин гавьят собоидид ин хэмээн зарлаг болбаа. Сободи хэдий чинээ лагшин бэлэг хотол төгссөн төдий чинээгээр хуурмаг болоо. Хэдий чинээ лагшин бэлэг хотол төгссөн үгүй хэмээн төдий чинээ хуурмаг бос болоо. Тэр мэт түүнчлэн ирснийг
лагшин хийгээд бэлэг үгүй дүзэгтун. Тэн хэмээн зарлаг болсон луга амин гавьят сободи бэр ялж төгснөгцөнд ин хэмээн өчвэ. Ялж төгснөгцсөн минь ирээдүйн 500-ны эцэст дээдийн ном машид тэн эвдэрх үед ариун энэ үзлийн Судрын аймгийн үсгийг үзүүлсэн эдгээр номлолд үнэхээр хураан мэдгүй төрүүлэгч ямар нэгэн төрлөختөн гарах болов. Ялж төгснөгцсөн бэр зарлаг болрон сободи чи ин хэмээн ирээдүйн 500-ны эцэст дээдийн ном машид тэн эвдэрх үед ариун энэ үзлийн Судрын аймгийн үсгийг үзүүлсэн эдгээр номлолд үнэхээр хураан мэдгүй төрүүлэгч ямар нэгэн төрлөختөн гарах болов хэмээн бүүгүүлэхтун. Сободи ирээдүйн 500-ны эцэст дээдийн ном машид тэн эвдэрх үед шагшаа бадлуга төгөлдөр эрдэм хөвдөслуга төгссөн бодсадва махасадва нар төрмүй. Сободи тэдгээр бодсадва махасадва нар нь нэгэн бурханд өргөл хүндлэл үйлдэх бус нэгэн бурханд буйны үндсийг үүсгэх бус. Сободи түмэн олон бурхтад өргөл хүндлэл үйлдсэн бөгөөд түг түмэн бурхтад буйны үндсийг үүсгэсэн бодсадва махасадва нар төрмүй. Сободи хэмбэр тэрмэт Судрын аймгийн үсгийг намлсан буйнд нэгэн сэтгэлийн төдийхөн сүжгийг олсон тэдгээрийг түүнчлэн ирсэн бэр мэдмүй. Сободи тэдгээрийг түүнчлэн ирсэн бэр үзэх болоо. Сободи хамаг тэдгээр амьтад нь буйны цогц цаглашгүй үүсгэх бөгөөд огоот хураах болоо. Тэр юуны тул хэмээвэс. Сободи тэдгээр бодсадва махасадва нар нь би хэмээхэд хурм мэдгүй орохгүйгүй бид ялгуурлан барихгүй бөгөөд амьтанд хурм мэдгүй орохгүйгүй нэгж амьтныг ялгуурлан үзэхгүй аминд хурм мэдгүй орохгүй үгүй амин хэмээн ялгуурлан үзэхгүй бодголд хурм мэдгүй орохгүй үгүй нэгж бодглыг ялгуурлан үзэхгүй тулд болоо. Сободи бодсадва махасадва нар номд хурм мэдгүй нэгч номыг буюу юм үзэгдлийг ялгуурлан үзэхгүй хийгээд ном үгүйдэж бас хурм мэдгүй үл орох ном үгүйдэж буюу юм үзэгдэл бусыг ч бас ялгуурлан үзэхгүй болоо. Тэдгээр нь хурм мэдгүй хийгээд хурм мэдгүй гүйдэж ялгуурлан үзэх хийгээд эс ялгуурлан үзхүйдэж бас орохгүй үгүй болоо. Тэри үүний тул хэмээвэс Сободи хэрвээ тэдгээр бодсадва махасадва нар нь номд хурм мэдгүй орох нэг боловч юм үзэгдлийг ялгуурлан үзэх болбоз бас мөнхүү тэдгээр бэр би хэмээн баримтлах болоод амьтанд баримтлах аминд баримтлах бодголд баримтлах болохын тул болоо. Хэрвээ номыг би үгүйд хураан мэдгүй юм үзэгдлийг эс оршгүй ялгуурлан үзвэс. Хураан мэдгүй дорвоос бас мөнхүү тэдгээр бэр би хэмээн баримтлах болоод амьтанд баримтлах аминд баримтлах бодголд баримтлах болохын тул болоо. Тэр юуны тул хэмээвэс Сободи бодсадва номыг ч буруудуул барих юм үзэгдлийг буруу таныг мэдэхгүй ном бусыг ч бас бурууд үл барих юм буюу юм үзэгдэл бусыг ч буруу таныг мэдэхгүй тулд болоо. Тэбийн тулд түүнчлэн ирсэн бэр номын энэ зүйлийг сал онгоц мэдэгч нар хамаг номыг ч төвчин үйлдэх тул хамаг ном бусыг өгүүлэх хэрэг юм билээ хэмээн номлова. Бас ялж төгснөгцсөн бэр амин гавьят Сободид ин хэмээн зарлаг болбаа. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй түүнчлэн ирсэн бэр аль дээр үгүй үнэн төгсө туулсан бодин худагт илтэд туулсан бурхан болсон ном аль буй хэмээн сэтгэмүй. Тэн хэмээн зарлаглсан луга амин гавьят Сободи бэр ялж төгснөгцөнд ин хэмээн өчвэ. Ялж төгснөгцсөн минь би бэр
Ялж төгснөгцний номлосон утгыг ухах мэт болбоос түүнчлэн ирсэн барь аль дээр үгүй үнэн төгсө туулсан бодийн худагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин барь үгүй бөлгөө. Түүнчлэн ирсний үзүүлсэн тэр ном алин барь үгүй бөлгөө. Тэр юуны тул хэмээвэс түүнчлэн ирсэн аль номоор илтэд туулсан бурхан болсон ба үзүүлсэн түүнийг барин тогтоох үгүй өгүүлэх үгүй болоо. Тэр номч бус ном бусч бусын тулд болоо. Тэр юуны тул хэмээвэс худагтын төрлөхитэн нар хуран эс үдэснэр машид ялгасны тулд болоо. Ялж төгснөгцөн барь зарлаг болрун субуди үүнийг юун хэмээн сэтгмүй. Язгууртны хөвгүн язгууртны охин айлан зарим нэгэн барь 3,000 их мянган ертөнцийн энэ орныг элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргээд өглөг өвгөөс тэдгээр язгууртны хөвгүүд язгууртны охид тэр шүтэнээс буйны цогц олныг үүсгэх боломгүй. Субуди барьвчрун ялж төгснөгцсөн минь олон болоо. Сайвар одсон минь их олон болоо. Тэр юуны тул хэмээвэс буйны цогц тэр ямагт цогц үгийн тул болоо. Тиймийн тулд түүнчлэн ирсэн барь буйны цогц хэмээн номлосон болоо. Ялж төгснөгцсөн барь зарлаг болрун субуди язгууртны хөвгүн язгууртны охин хэм барь 3,000 их мянган ертөнцийн тэр орныг элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргээд өглөг өгснөөс хэм барь номын энэ зүйлээ садаглаад 4 мөрт шүлгийн төдийхнийг тогтоож бусдад номлох бөгөөд үнэхээр сайтар үзүүлбэс. Тэр шүтэнээс үүсэх буйны цогц нэн олон тоо томшгүй хийгээд цаглашгүй бөлгөө. Тэр юуны тул хэмээвэс субуди түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгсө туулсан бурхтын дээр үгүй үнэн төгсө туулсан бодийн худаг түүнээс гараад ялж төгснөгцсөн бурхадж бас түүнээс төрсний тул болоо. Тэр юуны тул хэмээвэс субуди бурхны ном хэмээгдэхэн тэдгээр бурхны ном үгүй хэмээн түүнчлэн ирсэн барь номлосны тулд болоо. Тиймийн тулд тэдгээр нь бурхны ном хэмээгдэв. Субуди үүнийг юун хэмээн сэтгмүй. Үргэлжид орсон барийн хэмээн би барь үргэлжид орсны үрийг оллоо хэмээн сэтгмүй. Субуди барьвчрун ялж төгснөгцсөн минь тийм бус болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгцсөн минь тэр юунд ч орсон бусын тулд болоо. Тиймийн тулд үргэлжид орсон хэмээгдэв. Дүрсэд ч орсон бус, дуунд ч бус, үнэрт ч бус, амтанд ч бус, хүрлцхүйд ч бус, номд орж орсон бус болоо. Тиймийн тулд үргэлжид орсон хэмээгдэв. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгцсөн минь хэрвээ үргэлжид орсон нэгэн барийн хэмээн би барь үргэлжид орсны үрийг оллоо хэмээн сэтгэх бөгөөс тэр ямагт нь би хэмээх баримтлал боломгүй. Амьтанд баримтлах, аминд баримтлах хийгээд бодголд баримтлах боломгүй. Ялж төгснөгцсөн барь зарлаг болрун субуди үүнийг юун хэмээн сэтгмүй. Нэгэнт харин ирэгч ийн хэмээн би барь нэгэнт харин ирсний үрийг оллоо хэмээн сэтгмүй. Субуди барьвчрун ялж төгснөгцсөн минь тийм бус болоо. Тэр юуны тул хэмээвэс тэрхүү харин ирсний хутгийг олсон тэр ном алин барь үгийн тулд болоо. Тиймийн тулд нэгэнт харин ирсэн хэмээгдэв. Ялж төгснөгцсөн минь хэрвээ нэгэнт харин ирсэн ийн хэмээн би барь нэгэнт харин ирсний үрийг оллоо хэмээн сэтгэх болбоос мөнхүү тэрээр би хэмээн баримтлах боломгүй. Амьтанд баримтлах хийгээд бодголд баримтлах боломгүй. Ялж төгснөгцсөн барь зарлаг болрун субуди үүнийг юун хэмээн сэтгмүй.
харин үл ирэгч ийн хэмээн би бэр харин үл ирсний үрийг оллоо хэмээн сэтгэмүй. Субуди бэрөчрөн. Ялж төгснөгдсөн минь тийм бус болоо. Тэр юуны тул хэмээвэс. Тэрхүү харин үл ирсний хутгийг олсны тэр ном алин бэр үгийн тулд болоо. Тэмийн тулд харин үл ирсэн хэмээгдив. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Дайснаа дарснын хэмээн би бэр дайснаа дарсан хутгийг оллоо хэмээн сэтгэмүй. Субуди бэрөчрөн. Ялж төгснөгдсөн минь тийм бус болоо. Тэр юуны тул хэмээвэс. Аливаа дайснаа дарсан хэмээгдэхүйн тэр ном алин бэр үгийн тулд болоо. Ялж төгснөгдсөн минь хэрвээ дайснаа дарсан ийн хэмээн би бэр дайснаа дарсан хутгийг оллоо хэмээн сэтгэх болбоос тэр ямагт тэрээр би хэмээн баримтлах болмуй. Амьтанд баримтлах, аминд баримтлах хийгээд бодголд баримтлах болмуй. Ялж төгснөгдсөн минь түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгсө туулсан бурхан бэр намайг нисванас үгүй оршигсдын манлайн дээд хэмээн үзүүлсэн болоо. Ялж төгснөгдсөн минь би шунал тачааллуга хагцсан, дайснаа дарсан архад мөн боловч ялж төгснөгдсөн бинэ. Би ийн хэмээн би болбоос дайснаа дарсан болоо хэмээн үл сэтгэмүй. Ялж төгснөгдсөн минь хэрвээ ийн хэмээн би бэр дайснаа дарсан архтын хутгийг оллоо хэмээн сэтгэх бөгөөс түүнчлэн ирсэн бэр намайг язгууртны хөвгүн Субуди болбоос нисванис үгүй оршигсдын манлай дээд мөн бөгөөд юунд чэс оршсон нь нисванис үгүй оршисон хэмээн бивангирдэс үзүүлэх болмуй. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгсө туулсан бурхан Дипанкраас авсан тэр ном алибуй хэмээн сэтгэмүй. Субуди бэрөчрөн. Ялж төгснөгдсөн минь тийм бус болоо. Түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгсө туулсан бурхан Дипанкраас авсан тэр ном алин бэр үгүй болоо. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон. Субуди бодсадва алин зарим ийн хэмээн би бэр байгуулсан хамаг орныг чухамтай бүтээлээ хэмээх бөгөөс тэр нь үннээр өгүүлсэн бус хэрэг болоо. Тэр юуны тул хэмээвэс. Субуди байгуулсан орныг байгуулсан орон хэмээх нь байгуулсан тэдгээрийг буй бус хэмээн түүнчлэн ирсэн бэр намлсны тулд болоо. Тэмийн тул байгуулсан орон хэмээгдэв. Субуди тэрмэтийн тул бодсадва махасадва нар энэмэт үл оршсон бэр сэтгэл үүсгээд юунд чэс оршсон бэр сэтгэл үүсгэмүй. Дүрсэд эс орчих бэр сэтгэл үүсгэмүй. Дуу үнэр амт хүрлцгүй хийгээд номд орч эс оршсон бэр сэтгэл үүсгэмүй. Субуди энэмэт бөгөөд үлгэрлвэс. Нэгэн төрөл хийтний бий энэмэт урваад энэмэтэн чуулсын хан сүмбрүүлын төдий болбоос. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Тэр биеийг их мөн хэмээн сэтгэмүй. Субуди бэрөчрөн. Ялж төгснөгдсөн минь тэр бие их бөлгөө. Сайвродсон минь тэр бие их нэгэн бөлгөө. Тэр юуны тул хэмээвэс. Түүнчлэн ирсэн бэр тэр бодтой бус хэмээг номлсны тулд болоо. Тэмийн тулд тэр бэр их бий хэмээгдэв. Ялж төгснөгдсөн зарлаг болрон. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Ганга мөрний элс хэдий чинэ буй. Ганга мөрнч төдий чинэ тоотуулж гэмэн. Тэдгээрийн элс алин буй тэдгээрийг олон буй хэмээн сэтгэмүй. Субуди бэрөчрөн. Ялж төгснөгдсөн минь тэдгээр ганга мөрөн бас олон бөгөөтл тэдгээрийн элсийг өгүүлэх юм билээ.
Ялж төгснөгдсөн барь зарлаг болрон. Сободи чи бишрэх түн. Чи барь сайтар ухаж мэдтгвэ. Тэдгээр ганга мөрний элсэх хэдий чинэ. Төдий чинэ тооч ертөнцийн орныг зарим нэгэн эрэгтэй эмэгтэй барь элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргээд түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхтад өглөгөр гүвс Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй. Тэдгээр эрэгтэй эмэгтэй тэр шүтэнээс их олон буйныг үүсгэх боломгүй. Сободи баривчрон. Ялж төгснөгдсөн минь ихэй олон болоо. Сайвар одсон минь их олон болоо. Тэдгээр эрэгтэй эмэгтэй тэр шүтэнээс буйныг их олныг үүсгэх болгоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрон. Сободи хэм барь ертөнцийн орныг мөнхүү элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргээд түүнчлэн ирсэн дайзнаа дарсан үнэн төгс туулсан бурхтад өглөг өргснөөс хэм барь номын эн зүйлээ садаглаад 4 мөрт шүлгийн төдийг тогтоож бусдад сайтар номлоод үнэхээр сайтар үзүүлсэн тэр ямагт шүтэнээс буян нэн их олон тоолшгүй бөгөөд цаглашгүй үүсэх болгоо. Басбер Сободи чухам аль зүгт номын эн зүйлээ садаглаад 4 мөрт шүлгийн төдийг унших бөгөөд номлон үзүүлсэн тэр зүг тэнгэр хийгээд хүмүүн асур сэлтэн ертөнцийн тахил шүтэний ариун орон болох бөгөөтл хэм барь энэ номын зүйлийг авсан бичсэн тогтоосон хадгалсан уншсан бүхнийг агуулan үйлдсэн хийгээд сэтгэлд ёсчлон үйлдсэн тэр нь маш гайхамшиг хийгээд төгөлдөр болохыг өгүүлэх юм бөгөөд бас тэр газар зүгт ном үзүүлэгч заларч бусад лам багш нар бэрч хамт нэгнэн оршмуй. Тэнхмэн зарлаглвас амин гавьят Сободи ялж төгснөгцөнд ин хэмэн өчвө. Ялж төгснөгцсөн минь. Тэр номын зүйлийн нэр юу буй? Түүнийг хэрхэн тогтоомуй? Тэнхмэг өтсөн лүгэ ялж төгснөгцсөн бэр амин гавьят Сободид ин хэмэн зарлаг болбоо. Сободи энэ номын зүйлийн нэр нь биллэг барамид хэмээгдэх бөгөөд үүнийг тэр мэт тогтоох тун. Тэр үүний тул хэмээвэс Сободи түүнчлэн ирсэн бэр биллэг барамид хэмээн алин тэр номлосон нь биллэг барамид бусын тулд болоо. Түүмийн тул биллэг барамид хэмээгдэв. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн ирснээ номлосон тэр ном альбуй хэмээн сэтгэмүй. Сободи баривчрон. Ялж төгснөгдсөн минь. Түүнчлэн ирснээ номлосон тэр ном алин бэр эс орших болоо. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй? 3000 ертөнцийн орон газрын шорооны тоос хэдий чинэ буй тэр олон буюу хэмээн сэтгэмүй. Сободи баривчрон. Ялж төгснөгдсөн минь. Тэр шорооны тоос олон болоо. Сайвар одсон минь олон болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгдсөн минь. Шорооны тоос алин буй тэр тоос буй бус хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тул шорооны тоос хэмээгдэв. ертөнцийн орон алин буй тэдгээр орон буй бус хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тулд ертөнцийн орон хэмээгдэв. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмүй? Ихэд төрлөхитний 32 лагшин бэлгээр түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурханд үзэгдэх хэмээн сэтгэмүй. Сободи баривчрон. Ялж төгснөгдсөн минь тийм бус болоо. Тэр юуны тул хэмээвэс түүнчлэн ирснээ номлосон ихэд төрлөхитний тэдгээр 32 лагшин бэлгийг лагшин бэлэг бус хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тулд
их төрөл хийтний 32 лагшин бэлэг хэмээгдив. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрон Субуди эрэгтэй эмэгтэй аль нь зарим бэр бие ганг мөрний элсэх хэдий чинэ төдий тоогоор огоо төгснөөс хэм бэр номын эн зүйлээ садаглаад 4 мөрт шүлгийн төдийг тогтоож бусдад үнэхээр номлон үзүүлсэн тэр ямагт шүтэнээс их олон буян тоо томшгүй хийгээд цаглашгүй үүсэх болоо. Тэнд самин гавэт Субуди эл номын хүчээр нулимс унган урсах нулимсаа арчаад ялж төгснөгдсөнд ийн хэмээн өчвөө. Энэ номын зүйлийг түүнчлэн ирсэн бэр хэдий чинээ номлосон нь ялж төгснөгдсөн минь гайхамшиг болоо. Сайвар одсон минь гайхамшиг болоо. Ялж төгснөгдсөн минь эш ухааныг олсноос хойш би бэр номын энэ зүйлийг хязгаарч сонсоогүй болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгдсөн минь. Энэ Судрын аймгийн номлолд үнэхээр хурам мэдхгүй төрүүлэх тэдгээр амьтад нь хэм боловч маш гайхамшиг лугаа төгсөх болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгдсөн минь. Үнэхээр хурам мэдхгүй алин буй тэр ямагт хурам мэдхгүй үгийн тулд болоо. Тиймийн тулд үнэхээр хурам мэдхгүй хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосон болоо. Ялж төгснөгдсөн минь. Би энэ номын зүйлийг номлосон дор шинжлэх бөгөөд дурших нь надад гайхамшиг бус болоо. Ялж төгснөгдсөн минь. Хойдын үс, хойдын цаг 500-ын эцэст энэ номын зүйлийг авах, бичих, хадгалах, тогтоох, унших хийгээд бүхнийг агуулan үйлдэх халиваад тэдгээр амьтад маш гайхамшиг лугаа төгсөх болоо. Бас ялж төгснөгдсөн минь. Тэдгээр нь би хэмээхэд хурам мэдхгүй үл орох бөгөөд амьтанд хурам мэдхгүй, аминд хурам мэдхгүй, бодголд хурам мэдхгүй орохүй үгүй боломоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгдсөн минь. Би хэмээхэд хурам мэдхгүй, амьтанд хурам мэдхгүй, аминд хурам мэдхгүй, бодголд хурам мэдхгүй алин буй тэр ямагт хурам мэдхгүй бүхэн лүгэ хагцны тулд болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгдсөн бурхт нь хамаг хурам мэдхгүй лүгэ хагцсны тулд болоо. Тэн хэмээн очвос ялж төгснөгдсөн бэр амин гавьяат Субудид ийн хэмээн зарлаг болоо. Субуди тэрэ түүнчлэн болоо. Судрын аймгийн энэ номыг үзүүлэхгүй дор үл айх бөгөөд сочих бүхэнд үл автсан аливаад тэдгээр амьтад маш гайхамшиг лугаа төгсөх болоо. Бари үний тул хэмээвэс Субуди энэхүү дэд бэлэг брамидыг түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Түүнчлэн ирсний номлосон энэхүү дэд бэлэг брамидыг цаглашгүй бөгөөд хэмжээлшгүй ялж төгснөгдсөн бурхад ч бас номлосны тулд болоо. Тиймийн тул дэд бэлэг брамид хэмээгдэв. Бас Субуди түүнчлэн ирсний хүлцэнгүй брамид аль буй тэр ямагт брамид бус болоо. Тэр юуны тул хэмээвэс Субуди аль цагт Калинга улсын хаан миний үе мөч хийгээд гишүүн бүхнийг огтолсон тэр цагт надад би хэмээхэд хурам мэдэж сэтгэхгүй. Амьтанд хурам мэдэж сэтгэхгүй. Аминд хурам мэдэж сэтгэхгүй. Бодголд хурам мэдэж сэтгэхгүй ч бас эс төрсөн бөгөөд надад хурам мэдхгүй юухан ч үгийн сацуу хурам мэдхгүй үгүй бэр болсон нь бас хараахан бусын тул болоо. Тэр юуны тул хэмээвэс Субуди хэрвээ тэр цагт би хэмээхэд хурам мэдхгүй төрсөн болбоос тэр цагт хорт сэтгэлийн хурам мэдхгүй ч бас төрж амьтанд хурам мэдхгүй, аминд хурам мэдхгүй, бодголд хурам мэдхгүй төрж тэр цагт хорт сэтгэлийн хурам мэдхгүй ч бас төрхийн тулд болоо. Субуди би бэр илтэд мэдэн ухаас өнгөрсөн цагт миний эдгэвэг сурагш 500 дахь төрөл хүлцэнгүй өгүүлэгч хэмээгдэгч арш болон төрсөн тэр цагтч надад би хэмээх хурам мэдхүйс төрн амьтанд хурам мэдхгүй,
аминд хурам мэдхүү хийгээд бодголд хурам мэдхүйчээс төрсөн билээ. Субоди тэрмэтийн тул бодсадва махасадва нар хамаг хурам мэдхүйг сайтар төвчээд дээр үгүй үнэн төгсөд туулсан бодийн хутагт сэтгэл үүсгэмүй. Дүрсэд үл орших сэтгэл үүсгэмүй. Дуу үнэр амт хийгээд хүрэлцхүйдэчээс орших сэтгэл үүсгэмүй. Номд орчээс орших сэтгэл үүсгэмүй. Юуханд боловч бас эс орших сэтгэл үүсгэмүй. Тэр юуны тул хэмээвэс? Алин тэр оршихуй тэр ямагтээс оршихын тулд болоо. Тэмийн тул түүнчлэн ирсэн байр ин хэмэн. Бодисадва юундчээс оршин өглөг өгмүй хэмэн намлва. Бас субоди бодисадва энэмэт хамаг амтны тусын тулд өглөгийг огоот өгмүй. Амтанд хурам мэдгч аль буй тэр ямагтч бас хурам мэдхүйгүй бөгөөд түүнчлэн ирсэн байр хамаг амтэн хэмэн айлмэд номлсон тэдгээр амтэн ч бас эс орших буюу. Тэри үний тул хэмээвэс субоди түүнчлэн ирсэн нь үнэхээр номлсон, үннээр номлсон. Түүнчлэн хүү чанартай номлсон бөгөөд түүнчлэн ирсэн нь альжаас бурууд номлсон бусын тулд болоо. Бас субоди түүнчлэн ирсний ном алин бас илтэд туулсан бурхны үзүүлсэн тэр номд үнэн ч үгүй, хуурмөгч үгүй болоо. Субоди тэр мэт бөгөөд үлгэрл байс. Нүдэн төгөлдөр нэгэн хүмүүн харанхуй дорвоос юухан чэс үзэх адил альва бодолд унсан байр өглөг огоот хүн бодсодва үзэгдъё. Бас субоди тэр мэт бөгөөд үлгэрл байс. Үүргийж наран ургаваас нүдэн төгөлдөр хүмүүн элдв өнгө дүрс дүр байдлыг үзэх адил альва бодолдээс унсан байр өглөгийг огоот хүн бодсодва үзэгдъё. Бас субоди язгууртны хөвгүн, язгууртны охин хэмбэр номын эн зүйлийг авсан, барьсан, тогтоосон, унсан бүхнийг агуулan үйлдсэн хийгээд бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэдгэрийг түүнчлэн ирсэн байр мэдэх болоо. Түүнчлэн ирсэн байр үзэх болоо. Тэдгээр амтан цаглашгүй буйны цогцыг үүсгэх болё. Бас субоди альва зарим нэгэн эрхтэй эмэгтэй эрт цагийн үест бийсийг гангамар нээлсний тоогоор огоот өгөх. Бас үдийн цаг хийгээд үд шорон цагийн үест бийсээ гангамар нээлсний чинээгээр огоот өгөх бөгөөд энэ зүйл тоо мэтэр олон буман голд хийгээд найд галбуудад бийсээ огоот өгснөөс хэмбэр номын энэ зүйлийг сонсоод үлдэвдсэн тэр шүтэнээс буян асар илүү олонд тоо томшгүй, цаглашгүй үүсгэх бөгөөтөл хэмбэр үсгийг бичих, авах, барих, тогтоох, унших бүхнийг агуулan үйлдэх хийгээд бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлэхийг өгүүлэх юм билээ. Бас субоди номын энэ зүйл нь санаж сэтгэжгүй бөгөөд тэнцэшгүй болгоо. Энэ номын зүйлийн ач үрсч бас санаж сэтгэжгүй чанарт хэмээн мэдэх түн. Энэ номын зүйлийг дээд хөлгөнд үнэхээр орсон амьтан бүхний тус хийгээд үлэмж хэтэрхий төрсөн хөлгөнд үнэхээр орсон амьтан бүхний тусын тулд түүнчлэн ирсэн байр номлов. Хэмбэр энэ номын зүйлийг авсан, барьсан, тогтоосон, уншсан бүхнийг агуулan үйлдсэн хийгээд бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэдгэрийг түүнчлэн ирсэн байр мэдэх болоо. Түүнчлэн ирсэн байр үзэх болоо. Тэдгээр амтан бүхний буйны цогц цаглашгүй луга төгөлдөр болмаа. Тэр буйны цогц санаж сэтгэшгүй, сацлашгүй, үлшгүй хийгээд хэмжээгүй лүгэ төгөлдөр болмаа. Тэдгээр амтан бүхэн миний бодийн хутгийг мөрөндөө өргөх болмой. Тэр юуны тул хэмээвэс субоди дорд дуршигчд байр энэ номын зүйлийг сонсож үл чадъё. Би хэмээхэд үзэгсэд бус, амтанд үзэгсэд бус, аминд үзэгсэд бус бөгөөд бодголд үзэгсэд байр сонсож, авч хадгалж, уншиж хийгээд бүхнийг агуулan үйлдэж үл чадах болоо. Тэр нь ёс үгийн тулд болоо.
Бас Субуди. Аль газар зүгт энэ судрын аймгийг номлон үзүүлнэ. Тэр газар зүгтээ тэнгэр хүмүүн хийгээд асуур сэлтийн ертөнцөд ахны тахилын үйлд зохист боломгүй. Тэр газар зүг мөргөлийн үйлд зохист хийгээд эргэлийн үйлд зохист боломгүй. Тэр газар зүг тахил шүтэн бит боломгүй. Бас Субуди. Язгууртны хөвгүн язгууртны охин Хэмбэр энэбэт судрын аймгийн үгүсгийг авах, барих, тогтоох, унших хийгээд бүхнийг агуулan үйлдэн тэдгээр нь энэлэх боломгүй, машид энэлэх боломгүй. Тэр юуны тул хэмээвэс Субуди. Тэдгээр амьтад өөрсдийн урдын төрлүүдэд үйлдсэн муу заяанд төрөхүйн уг болсон буян бусын үеийн үрээр энэ төрлдөө ийн энэлснээр тэдгээр урдын төрлүүдийн муу заяанд төрүүлэх буян бусын үеийн үр нь ариусгагдах боломгүй. Бурхны бодийн хутгийгч олох болоо. Субуди. Би бэрэлтэд мэдэн өгүүлбэс өнгөрсөн тоо үгүй цагийн тэртэ бас агуу их тоо үгийн галвт түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгсөд уулсан бурхан Дипанкрын урдын бас их урдын 84 бомон голд хийгээд 80 бурхад гарсныг би бэрэ баясгаад үл баясгыг төвчснээс үлгомдоосон болоо. Субуди. Тэдгээр ялж төгсөн өгсөн бурхтыг баясгаж үйлдэснээс гомдоож эсвэлдсэн алим буйлууга. Хойдын цаг 500-ны эцэс болоход энэ судрын аймгийг авах, бичих, барих, тогтоох, унших хийгээд бүхнийг агуулan үйлдэх алим буйг харьцуулбас. Субуди. Аль буйны цогцод урдын 100-ны буйны цогц нь хувь бэр ойр одомгүй. Мянганы хувь, бумын хувь тоо, хэмжээ, тооцоолох үе, үлгэр хань хийгээд шалтгааны төдийдөж үлгүүлцэх болоо. Субуди. Хэрвээ тэр цагийн тэдгээр язгууртны хөвгүн, язгууртны охины буйны цогцыг би бэрэгүүлбэс хамаг амтэн сохтууран машид сохтонго болох бөгөөд сэтгэл хямрах болё. Бас Субуди. Номын энэ зүйл нь санаж сэтгэжгүй бөгөөд ачуурсан ч бас санаж сэтгэжгүй чанартай болохыг мэдэгтэн. Тэндээс амин гавьяат Субуди бэр ялж төгснөгцөнд ийн хэмээгчвэ. Ялж төгснөгцсөн минь. Бод садвын хөлгөнд үнэхээр оргосод бэр хэрхэн оршин үйлдэм үе, хэрхэн бүтээн үйлдэм үе, хэрхэн сэтгэл машид барьж үйлдэм үе. Тэн хэмээгчсэн лугай ялж төгснөгцсөн бэр амин гавьяат Субудид ийн хэмээн зарлаг болбоо. Субуди. Үүнд бод садвын хөлгөнд үнэхээр орсон нэгэн бэр ийн хэмээн. Би бэр хамаг амтны цогц үйлдвэргүйг нирваны төвд паранирванд оруулсан бөгөөд тэр мэт хэмжээгүй амтныг паранирванд оруулсан боловч алин амтан бас паранирванд орсонгүй болоо хэмээн сэтгэл үүсгэх тун. Тэр юуны тул хэвэвэс Субуди. Хэрвээ бодсодва амтанд хурм мэдгүй орвоос түүнийг бодсодва хэмээн үлэнэр идив. Бодголын хүртэл хурм мэдгүй орвоосч бас түүнийг бодсодва хэмээн үлэнэр идив. Түүнийг бодсодва хэмээн үлэнэр идэхин тулд болоо. Тэр юуны тул хэмэвэс Субуди. Бодсодвын хөлгөнд үнэхээр орсон хэмээн нэрэвдэхин ном тэр алим бэр үгийн тулд болоо. Субуди. Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн бэр, түүнчлэн ирсэн Дипанкраас алин дээр үгийн үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон ном аль буй хэмээн сэтгэмүй. Тэн хэмээн зарлаг болсон луга. Амин гавьяат Субуди бэр ялж төгснөгцөнд ин хэмээн өчвөө. Ялж төгснөгцсөн минь. Түүнчлэн ирсэн бэр, түүнчлэн ирсэн Дипанкраас алин дээр үгийн үнэн төгс туулсан бодийн хутагт бурхан болсон тэр ном алин бэр үгүй болоо. Тэн хэмээн өчсөн лугэ ялж төгснөгцсөн бэр амин гавьяат Субудид ин хэмээн зарлаг болбоо. Субуди. Тэр түүнчлэн болоо. Тэр түүнчлэн болоо. Түүнчлэн ирсэн бэр,
түүнчлэн ирсэн Депанкрас алин дээр үгүй үнэн төгсө туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин баяр үгүй болоо. Субуди Энмэт түүнчлэн ирсэн баяр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин баяр үгийн тулд түүнчлэн ирсэн Депанкра баяр надад Ярамны хөвгүн чирээдвийн цагт түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгсө туулсан шагжа төвнэрт бурхан хэмээгдэх боломгүй хэмэн бивангирдэс үзүүлэх болгоо. Субуди Эрмэт түүнчлэн ирсэн баяр алин дээр үгүй үнэн төгсө туулсан бурхан болсон тэр ном алин баяр үгийн тулд түүнчлэн ирсэн Депанкра баяр надад Ярамны хөвгүн чирээдвийн цагт түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгсө туулсан бурхан шагж төв нэрт бурхан хэмээгдэх боломгүй хэмэн бивангирд үзүүлсэн болоо. Тэр юуны тул хэмээвэс Субуди түүнчлэн ирсэн хэмээгдэх нь үнэхээр түүнчлэн хүү чанарын үсэг нэрийдсэн бүхийн тулд болоо. Баса Субуди алин зарим нэгэн ин хэмэн түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгсө туулсан бурхан баяр дээр үгүй үнэн төгсө туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан боллоо хэмээх бөгөөс тэр буруу өгүүлэгч юм болоо. Тэр юуны тул хэмээвэс Субуди түүнчлэн ирсэн баяр алин дээр үгүй үнэн төгсө туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин баяр үгийн тулд болоо. Субуди түүнчлэн ирсэн баяр илтэд туулсан бурхан болсон ба номлон үзүүлсэн алин тэр номд үнэн ч үгүй худалж үгүй болоо. Тэмийн тул түүнчлэн ирсэн баяр хамаг ном бурханы ном хэмээг болов. Субуди хамаг ном хэмээгдэх нь тэдгээр хамаг ном үгүй бөгөөд тэмийн тул хамаг бурханы ном хэмээгдэв. Субуди Энмэт бөгөөд үлгэрлвэс нэгэн хүмүүн төрлөхитэн бие лүгэ төгөлдөр бөгөөд их биет болсон адил болоо. Амин гавьят Субуди бэрвчрүүн ялж төгснөгцсөн минь түүнчлэн ирсэн баяр нэгэн хүмүүн төрлөхитэн бие лүгэ төгөлдөр бөгөөд их биет хэмээн алин тэр номлосныг түүнчлэн ирсэн баяр бие бус хэмээн номлосон болоо. Тэмийн тул бие лүгэ төгөлдөр бөгөөд их биет хэмээгдэв. Ялж төгснөгцсөн баяр зарлаг болрун Субуди тэр түүнчлэн буюу алин зарим бодсодва ин хэмэн бибэр амтан бүхнийг пранирван даруулав хэмээх бөгөөс тэр бодсодва хэмээгдэх бос болоо. Тэр юуны тул хэмээвэс Субуди бодсодва хэмээгдэхүн тэр ном аль буй хэмэн сэтгэмүй. Субуди бэрвчрүүн ялж төгснөгцсөн минь тийм бос болоо. Ялж төгснөгцсөн баяр зарлаг болрун Субуди тэмийн тул түүнчлэн ирсэн баяр хамаг ном амтан үгүй амин үгүй бодголд үгүй хэмээн номлосон билээ. Бас Субуди зарим нэгэн бодсодва ин хэмээн бибэр байгуулсан орон бүхнийг бүтэв хэмээх бөгөөс тэр баяр түүнчлэн адлыг өгүүлсэн хэрэг боломгүй. Тэр юуны тул хэмээвэс Субуди байгуулсан орон хэмээгдэх нь тэдгээр байгуулсан орон үгүй хэмээн түүнчлэн ирсэн баяр номлосны тул болоо. Тэмийн тул байгуулсан орон хэмээгдэв. Субуди алин нэгэн бодсодва ин хэмээн хамаг ном нь би үгүй буюу хэмээн дуршигч түүнийг түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгсө туулсан бурхан баяр бодсодва махасадва хэмээн нэрийдэв. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэнд махан нүд буй хэмээн сэтгэмүй. Субуди бэрвчрүүн ялж төгснөгцсөн минь тэр тийм бүлгөө. Түүнчлэн ирсэнд махан нүд буй болоо. Ялж төгснөгцсөн баяр зарлаг болрун Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэнд тэнгэрийн нүд буй хэмээн сэтгэмүй. Субуди бэрвчрүүн
Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бүлгөө. Түүнчлэн ирсэнд Тэнгэрийн нүд буй болоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэнд бэлгийн нүд буй хэмээн сэтгэмүй. Субоди бэрөчрүн. Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бүлгөө. Түүнчлэн ирсэнд бэлгийн нүд буй болоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэнд номын нүд буй хэмээн сэтгэмүй. Субоди бэр. Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бүлгөө. Түүнчлэн ирсэнд номын нүд буй болоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэнд бурхны нүд буй хэмээн сэтгэмүй. Субоди бэрөчрүн. Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бүлгөө. Түүнчлэн ирсэнд бурхны нүд буй болоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Ганга мөрний элс хэдий чинээчлэн ганга мөрн ч бас төдий чинээ тоото болсон дор тэдгээрийн элс төдий чинээгийн ертөнцийн оронд хувирвас. Тэдгээр ертөнцийн орон олон буй хэмээн сэтгэмүй. Субоди бэрөчрүн. Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бүлгөө. Тэдгээрийн ертөнцийн орон олон болоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди тэдгээр ертөнцийн орны амьтан хэдий чирээ буй тэдгээрийг санаж сэтгэх тус бүрийн сэтгэлийн үндсийг бий бээр сайтар мэдмүй. Тэр юуны тул хэмээвэ Субоди. Сэтгэлийн үндэс хэмээгдэх тэр нь үндэс бус хэмээн түүнчлэн ирсэн барь номлосны тул болоо. Тэмийн тул сэтгэлийн үндэс хэмээгдиё. Тэр юуны тул хэмээвэс Субоди. Урдын сэтгэлч зоригдошгүй, хойдын сэтгэлч зоригдошгүй, эдгүй цагт төрсөн сэтгэлч зоригдошгүй тулд болоо. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Хэмбэр 3,000 их мянган ертөнцийн энэ орныг элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргэж өглөгөөс. Тэдгээр язгууртны хөвгүн, язгууртны охин тэр шүтэнээс их олон буян үүсгэх боломгүй. Субоди бэрөчрүн. Ялж төгснөгдсөн минь ээ олон болоо. Сайвар одсон минь ээ олон болоо. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди тэр түүнчлэн буюу. Тэдгээр язгууртны хөвгүүд язгууртны охид тэр шүтэнээс буйны цогц олныг үүсгэх бүлгөө. Бас Субоди хэрвээ буйны цогцод болбос буйны цогц хэмээн түүнчлэн ирсэн барь үл номломүй. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Дүрсийн бие огоот бүтээснийг түүнчлэн ирсэнд үзэн сэтгэмүй. Субоди бэрөчрүн. Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бус болоо. Дүрсийн бие огоот бүтснийг түүнчлэн ирсэнд үл үзэх бүлгөө. Тэр юуны тул хэмээвэс ялж төгснөгдсөн бинэ. Дүрсийн бие огоот бүтсэн хэмээвэс тэр огоот бүтсэн бус хэмээн түүнчлэн ирсэн барь номлосны тулд болоо. Тэмийн тул дүрсийн бие огоот бүтсэн хэмээгдиё. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үзэж сэтгэмүй. Субоди бэрөчрүн. Ялж төгснөгдсөн минь ээ тэр тийм бус болоо. Лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үл үзмүй. Тэр юуны тул хэмээвэс түүнчлэн ирсэн барь лагшин бэлэг хотол төгссөн алин болохыг номлосон болоо. Тэр нь лагшин бэлэг хотол төгссөн үгүй хэмээн түүнчлэн ирсэн барь номлосны тулд болоо. Тэмийн тул лагшин бэлэг хотол төгссөн хэмээгдиё. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрун. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн барь ин хэмээн би барь намыг номлон үзүүлсэн бүлгөө хэмээн таална хэмээн сэтгэмүй. Субоди
тэр тийм үл болгох бөгөөд түүнчлэн ирсний айл тэр номлон үзүүлсэн ном алин бэр үгүй тулд болоо. Субуди хэн нэгэн ийн хэмээн түүнчлэн ирсэн бэр ном үзүүлсэн бөлгөө хэмээн өгүүлбэс. Субуди энэ мэт үгүй хоосон луга буруу барьсан тул намайг үдгсэн болбоо. Тэр юуны тул хэмээвэс. Субуди номыг үзүүлсэн хэмээн айлва ном үзүүлсэн хэмээгдэн зоригдох болсон тэр ном алин бэр үгийн тулд болоо. Тэнтэй самин гавьяата Субуди бэр ялж төгснөгдсөнд ин хэмээн очив. Ялж төгснөгдсөн минь ээ. Хойдын цагт аль нэгэн амьтан энэ мэтийн ном хийгээд номлолыг сонсовч илтэд сэтгэл ихэд үл урван хэмээн сэтгэмүй. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрун. Субуди тэдгээр нь амьтан ч бус амьтан бусан ч бус болоо. Тэр юуны тул хэмээвэс Субуди амьтан хэмээгдэх нь түүнчлэн ирсэн бэр тэдгээр амьтныг үгүй бэр номлосны тулд болоо. Тэмийн тул амьтан хэмээгдэв. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн бэр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном аль буй хэмээн сэтгэмүй. Амин гавьяата Субуди бэр өчрөн ялж төгснөгдсөн минь ээ. Түүнчлэн ирсэн бэр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин бэр үгүй болоо. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрун. Субуди тэр түүнчлэн бөлгөө. Түүнд ном өчүүхэн зүйлээ зоригдох бөгөөд үгүй болоо. Тэмийн тулд дээр үгүй үн төгс туулсан бодийн хутаг хэмээгдэв. Бас Субуди тэр ном дээдийн ном нь сацуу бөгөөд түүнд сацуу буслуга сацуу алин бэр үгүй. Нэгэнт түүнд сацуу бус хэмээх зүйл нэгж байдгүй сацуу чанарт тул. Тэмийн тул дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутаг хэмээгдэв. Дээр үгүй үнэн төгс туулсан тэр бодийн хутаг нь би үгүй, амьтан үгүй, амин үгүй хийгээд бодгол үгүйд сацуу бөгөөд буйны ном хамаг бэр илтэд туулсан мөн болоо. Субуди буйны ном хэмээгдэх нь тэдгээр ном үгүй хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосон болоо. Тэмийн тул буйны ном хэмээгдэв. Бас Субуди язгууртны хөвгүн язгууртны охин алин зарим бэр 3,000 их мянган ертөнцийн орны улсын хаан сүмбэр хэдий чинэ буй төдий тоотоор элдв 7 их эрдэнсийн цогцыг илтэд хураан өглөг өгснөөс хэм бэр энэ хүү бэлэг барамида садаглаад 4 мөрт шүлгийн төдийхнийг тогтоож бусдад үнэхээр үзүүлбэс. Субуди энэ буйны цогцод урд өмнгийн буйны цогц нь 100% ойртож үлдэсхээс уг шалтгаанд хүртэлч үлдэсмүй. Субуди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн бэр ин хэмээн би бэр олон амьтныг тонилгон гэтлэгвэ хэмээн таална хэмээн сэтгэмүй. Субуди тийм бүү сэтгэхтун тэр юуны тул хэмээвэс. Субуди түүнчлэн ирсний алин тэдгээр тонилгон гэтлэгсэн амьтан алин бэр үгийн тулд болоо. Субуди хэрвээ түүнчлэн ирсэн бэр амьтан алин зарим нэгийг тонилгон гэтлэгэх болбоос тэр ямагт түүнчлэн ирсэн бэр би хэмээхэд баримтлах бид шунам барих болоод амьтанд баримтлах шунам барих аминд баримтлах аминд шунан хүлэгдэх хийгээд бодголд баримтлах шунах болоо. Субуди би хэмээн баримтлах үе бид шунах үе хэмээх нь баримтлах үгүйд шунах бус зүйл хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосон бөгөөтл түүнийг нялх барьтагчингүүд баримтлах шунах болоо. Субуди нялх барьтагчингүүд хэмээх нь тэдгээр төрлөختөн үгүй төрлөختөн бус хэмээн
түүнчлэн ирсэн барь намлсан болоо. Тиймийн тул нялха барьтагчингүүд хэмээгдив. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үзэх буюу хэмээн сэтгэмүй. Субоди бэрөчрөн. Ялж төгснөгдсөн минь тэр тийм бус болоо. Лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үзэх буюу хэмээн үл сэтгэмүй. Ялж төгснөгдсөн барь зарлаг болрон. Субоди тэр түүнчлэн бөлгөө, тэр түүнчлэн бөлгөө. Лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үл үзэх бөлгөө. Субоди хэрвээ лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үзэх болбос Шакравартын хаан ч бас түүнчлэн ирсэн боломгүй за. Дэмийн тул лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үл сэтгэх түн. Тэндээс амин гавьяата Субоди бэр. Ялж төгснөгдсөнд ин хэмээн очив. Ялж төгснөгдсөн минь. Би бэр ялж төгснөгдсөний хэрхэн номлосон утгыг ухах мэт болвоос лагшин бэлэг хотол төгсснийг түүнчлэн ирсэнд үл үзэх бөлгөө. Тэндээс ялж төгснөгдсөн бэр тэр үест эдгээр шүлгийг зарлаг болбоо. Хэм бэр намайг дүрсэд үзэгч, хэм бэр намайг дуунд мэдэгч, харш буруу өмөрд орсон мөн тул хамаг тэдгээр төрлөختөн намайг үл үзье. Хамаг бурхтан намын чанар бөгөөд хөтлөгч сарт байх нар нь намын бий. Хамаг намын чанар мэдэгт хүн бус тул хэрхэвч түүнийг тийм мэдэж үл чадъя. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Лагшин бэлэг хотол төгснөр түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгсө туулсан бодийн хотогт илтэд туулсан бурхан боломой хэмээн баримтал бас Субоди чи бэр тийм үл сэтгэх түн. Субоди лагшин бэлэг хотол төгснөр түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгсө туулсан бодийн хотогт илтэд туулсан бурхан болох үгүй болоо. Субоди чи ин хэмээн бодсодвын хөлгөнд үнэхээр оргосод бэр. Алин зарим нэгэн ном тийм эвдэрсэн хийгээд тасарсанд нэрийдсэн болоо хэмээн баримтал бас Субоди. Тэр тийм үзэх хэрэг бус бөгөөд бодсодвын хөлгөнд үнэхээр оргосод аль ч номыг тийм эвдэрсэн буюу тасарсанд нэрийдсэн үгүй болоо. Бас Субоди язгууртны хөвгүн язгууртны охин хэм бэр. Ганга мөрний элсний чинээ тоот ертөнцийн орныг элдэв долоон их эрдэнсээр сайтар дүүргээд өглөг өгснөөс. Бодсодва хэм бэр номын энэ зүйлийг би үгүй бөгөөд төрөл үгүйд хүлцэнгүй голбоос. Тэр ямагт шүтэнээс асар их олон тоотомшгүй бөгөөд цаглашгүй буйны цогц үүсгэх болоо. Бас Субоди бодсодва бэр буйны цогцыг огоот барин эсвэлдэм. Субоди бэр өчрөн. Ялж төгснөгдсөн минь. Бодсодва бэр буйны цогцыг огоот барин эсвэлдэм хэмээн сэтгэмүй. Ялж төгснөгдсөн бэр зарлаг болрон. Субоди огоот барихын сацуу бэр буруу дүүл барих бөгөөд тиймийн тул огоот барих хэмээгдив. Бас Субоди алин зарим нэгэн ин хэмээн түүнчлэн ирсэн одов, ирэв, босов, сув, эсбөгөөс унтаж болгов хэмээх бөгөөс тэр бэр миний номлосон утгыг үл ойлгосон хэрэг болоо. Тэр юуны тул хэмээвэс Субоди. Түүнчлэн ирсэн хэмээгдэх нь хаашаач эс одох, хаанаас ч эсэрхийн тулд болоо. Тэмийн тул түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгсө туулсан бурхан хэмээгдив. Бас Субоди алин зарим нэгэн язгууртны хөвгүн язгууртны охин бэр 3,000 их мянган ертөнцийн орон газрын шорооны тоос хэдий чинээ буй. Энэ мэт бөгөөд үлгэрлвэс Раманус чуулсанчлан адил болбоос Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй. Раманусын тэр чуулган олон буй хэмээн сэтгэмүй.
Сободи баривчрун. Ялж төгс нөхцөн минь ээ, тэр тийм бүлгөө. Брахман улсын тэр чуулган олон булаа. Тэр юуны тул хэмээвэс ялж төгс нөхцөн минь ээ. Хэрвээ Брахман улсын нэгэн чуулган байх бөгөөс ялж төгс нөхцөн бэр Брахман улсын чуулган хэмээн үл зориглохын тулд болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгс нөхцөн бэр Брахман улсын чуулган хэмээн аль нь номлосон тэр чуулган үгүй хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тул Брахман улсын чуулган хэмээгдэв. Түүнчлэн ирсэн бэр 3,000 их мянган ертөнцийн орон хэмээн аль нь номлосон тэр орн нь бус хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосон болоо. Тиймийн тул 3,000 их мянган ертөнцийн орон хэмээгдэв. Тэр юуны тул хэмээвэс ялж төгс нөхцөн минь ээ. Хэрвээ ертөнцийн нэгэн орон буй болбоос тэр ямагт бүгдэд баримтлал болохын тулд болоо. Түүнчлэн ирсэн бэр бүгдэд баримтлахуйд номлосон тэр нь баримтлах үгүй хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тул бүхэнд баримтлахуй хэмээгдэв. Ялж төгс нөхцөн бэр зарлаг болрон. Сободи бүгдэд баримтлахуйн нэрийн итгэл болоо. Тэр ном нь үгүйлшгүй мөн болоо. Түүнийг нэлхас бэртгчэнгүүд л барих болоо. Сободи алин зарим нэгэн ин хэмээн түүнчлэн ирсэн бэр би хэмээх барих үзлийг номловой. Түүнчлэн ирсэн бэр амьтанд үзэх, аминд үзэх хийгээд бодгалд үзэхийг номловой хэмээн өгүүлбэс. Тэр бэр ариун үнэн үгсээр өгүүлсэн боломой. Сободи баривчрун. Ялж төгс нөхцөн минь ээ, тэр тийм бус болоо. Сайвар одсон минь ээ, тийм бус болоо. Тэр юуны тул хэмээвэс ялж төгс нөхцөн минь ээ. Түүнчлэн ирсний би хэмээн үзэх үед алин номлосон түүнийг үзэл бус хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тул би хэмээн үзэх үе хэмээгдэв. Ялж төгс нөхцөн бэр зарлаг болрон. Сободи үүнд бодисадвын хөлгөнд үнэхээр оргосод энэмэт хамаг номыг мэдэгдэх хүн, үзэгдэх хүн, дурших хүн бөгөөд номд нэн хурам мэдэх үедээс оршин мэдэгдэх хүн. Тэр юуны тул хэмээвэс Сободи номд хурам мэдэх үе, номд хурам мэдэх үе хэмээгдэх нь тэр хурам мэдэх үгүй хэмээн түүнчлэн ирсэн бэр номлосны тулд болоо. Тиймийн тул номд хурам мэдэх үе, номд хурам мэдэх үе хэмээгдэв. Бас Сободи бодисадва махасадва хэмбэр ертөнцийн орон цаглашгүй бөгөөд тоо томшгүйг элдв долоон их эрдэнсээр сайдар дүүргээд өглөг өгснөөс язгууртны хөвгүн, язгууртны охин хэмбэр энэхүү бэлэг Авраамида садаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийг бичснээс барьсан, тогтоосон, уншсан, бүхнийг агуулan үйлдсэн, бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэр ямагт шүтэнээс асрих олон тоо томшгүй, цаглашгүй буян үүсэх өвлгөө. Хэрхэн үнэхээр сайтар номлон үзүүлмө хэмээвэс хэрхэн үнэхээр сайтар номлон эс үзүүлэх түүнчлэн хүү үнэхээр сайтар номлон үзүүлэгч бөгөөд тиймийн тул түүгээр үнэхээр сайтар номлон үзүүлэгч хэмээгдэв. Од эрхэс бүрэлцгүй зул хийгээд хоосон илбэ шүүдэр усны цөв рүү ба оргүй зүйдэг илбэлгэн хийгээд үлэн мэт хамаг хуран үдэгстэйг тармэд үзэгтүүн. Ялж төгс нөхцөн бэр тийм хэмээн зарлаг болсонд батагч Сободи хийгээд аяга тахимлаг тэдгээр ба бодисадва хийгээд дөрвөн нөхөд аяга тахимлаг Шимнанц, Овшба овсанц, Тэнгэр хүмүүн асуур хийгээд гандралгаа сэлтэн ертөнцөд дахин баясан бишрээд ялж төгс нөхцөсний номлосныг илтэд сайшан магтваа. Хотогт бэлгийн чанад хүрсэн очроор огтлогч хэмээгдэх их хөлгөн судар төгсвэ.
Namo Bhagavate Varjane Paramita Yangomanata Deta Ila Shengi La Shembi Le Shembi Le Shebi Khayam Vikhayan Namo Bhagavate Paratayam Paratingiri Tingiri Te Miri Timbiri Te Shuri Te Shuri Tingu Shuri Ngu Shuri Bukhuye Bukhuye Sukha Namo Bhagavate Varjane Paramita Yangomanata Deta Ila Shengi La Shembi Le Shembi Le Shebi Khayam Vikhayan Namo Bhagavate Paratayam Paratingiri Tingiri Te Miri Timbiri Te Shuri Tingu Shuri Ngu Shuri Bukhuye Bukhuye Sukha Namo Bhagavate Varjane Paramita Yangomanata Deta Ila Shengi La Shembi Le Shembi Le Shebi Khayam Vikhayan Namo Bhagavate Paratayam Paratingiri Tingiri Te Miri Timbiri Te Shuri Tingu Shuri Ngu Shuri Bukhuye Bukhuye Sukha Очроор огтлогчийн энэ зүрхэн охийг нэгэнтэй өрн унснаар. Очроор огтлогчийг 9 түмэн мянга унсан луга сацуута болмаа.